За дөнгөж сая улсын их хурал Монгол улсын хөдөө аж ахуй түүний тулгуур салбарлуулсан газар тариалангийн үйлдвэрлэлийн түүхэнд хараар бичигдэх ийм хуулийг батлаа. Монгол улс Улаанбуудаа үр тариан үйлдвэрлэл явуулах шаардлагагүй гэдэг үндсэндээ ийм бодлого гаргаж байна. Энэ бол Монгол улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд ноцтой харш ийм шийдвэр гэж салбарын сайдын хувьд үзэж байна. Ялангуяа энэ шийдвэрийг гаргахад улсын их хурлын дарга өөрийн санаачлагаар унгаах ажлыг зохион байгуулж байгаад туйлын сэтгэл хангалуун бос байна. Газар тариалангийн үйлдвэрлэл хаврын тариалт иж явж байгаа энэ цаг үед дахин хэлье. Монгол улсад Улаанбуудаа шаардлагагүй. Дотооддоо гурил үйлдвэрлэх шаардлагагүй. Импортоор хангана гэдэг бодлогыг баталж байна. Өнгөрсөн парламентаар баталсан энэ хуулийн үр дүнд Монгол улсын газар тариалангийн талбарын тариалт эрс сунж гурил үйлдвэрлэл хүчтэй багассан. Олон сая доллараар бид нар гаднаас бэлэн гурил малын тэжээл авдаг болчиход байна. Энийг засыг залруулах гэсэн бодлогыг өнөөдөр их хурал дэмжсэнгүй. Энэ ковидын сургамж байгаа шүү дээ. Ковидын сургамжтай холбоотойгоор хүнсний хангамж баш ноцтой байдал байна гэж үндэсний аюулгүй байдал авч хэлэлцэж Монгол улсын ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн санаачилж хүнсний аюулгүй байдал хүнсний хангамжийн энэ хуулийг баталж хүнсний хувьсгал хөдөлгөөнийг улс орны хэмжээнд өрнүүлж байгааг та бүхэн мэднэ. Энийн үр дүнд Монгол улсын газар тариалан бүтэн сэргэж дотооддоо 100% тариалж Улаанбуудаагаа 100% дотоодын үйлдвэрүүд гурлаа үйлдвэрлэдэг болж чадсан. Улаанбуудаан тариалт байна гэдэг маань мал аж ахуй маань тэжээлтэй байна гэсэн үг. Ганц удын эрсдлээс ангижирж байна гэсэн үг. Газар тариалан хөгжин гэдэг маань өөрөө хүнсний үйлдвэрүүд хөгжнө гэсэн үг. Гахаа тахаа шовуу сүүнийгээд олон эрчимцэн аж ахуйд бий болно гэсэн үг. Энэ бодлогыг дэмжиж засгийн газар Атрийн 4-р айныг зарлаж улам бүр эрчимжүүлэх зорилт тавиад явж байгаа энэ цаг үед газар тариалангийн суур болсон үндсэн тармил болсон Улаанбуудaan тармилыг тариулахгүй байх бодлогыг их хурл батлаа. Ахаад хэлье, энэ бол Монгол улсын үндэсний эрх ашигаас урвсан үйлдэл. Урьдын импортын татварыг тэгснээ дараа өнгөрсөн онд бол Улаанбуудaan тариалт 50 орчим хувиар буураад үйлдвэрлэл 20% буурсан зүйлтэйсэн. Одоо энэ шийдвэр гарснаар гарч байх эрсдэл нь юу вэ? Тоо статистикаар үзвэл ийм шийдвэр 90-ад оны дундуур гарны гарч байсан. Бүгдийг импортоор хангана гэж. Үр дүнд нь Монголын газар тариалан уналтанд орсон. Бүх газар тариалангийн талбай атарсан, зэрлэгэндээ баригдсан. Ажиллаж байсан бүх нэгдэл сангийн аж ахуйн тарсан. Мэргэжилтэй болсон хүчин тэнд ажиллаж байсан олон хүн өөр салбар руу, хот суурин газар руу, гадаад руу шилжчихсэн. 2008 онд Санжийн баярын засгийн газар үед энэ үндэсний гутамшигт байдлаас гарахын тулд Атрийн 3-р айныг өрнүүлж газар тариалангийн салбараа сэргээж эхэлсэн. Энэ урт хугацаанд асар их хөрөнгө мөнгө зарцуулж явдаг ажил. Үндсэндээ утгагүй болгож ин гэсэн үг. Асар их хөрөнгө оруулалт дэмжлэгүүд энэ аж ахуйн нэгжүүд очсон. Улаанбуудаа тарина гээд трактор компани, тоног төхөөрөмж агрегат авц аж ахуйн нэгжүүд одоо өр зээл яаж төлөх? Газар тариалан дээр тэр тэжээлээ бэлтгүүлж исэн гахаа дахиад шууны аж ахуйнууд хаанаасаа тэжээл авах вэ? Энэ маш хортой шийдвэр. Маш уршигтай шийдвэр. Хамгийн харамсаж байгаа нь улсын их хурлын дарга энийг өөрөө улсын их хурлын энэ дээрээс чиглүүлэн эсэргүүцэж зохион байгуулж байгаад нь би гутж байна. Харамсаж байна. улсын хурлын дараа засгийн газар хэрэг газрын дараа ажиллаж байхдаа яг энэ такси асуудлыг оруулж ирж засгийн шийдвэр гаргасан шүү дээ. такси үндсэндээ сонгуул зориулж хийсэн энэ шийдвэр үндсэндээ Монгол улсын газар тариалангийн хөдөө аж ахуйн тулгуур салбарыг мянган аж ахуй нэгж энэ салбар чинь 600 мянган хүн ажиллаж байгаа шүү дээ. Монголын ажил хүчний 2/1 нь амар амгалан тайван
орон нутгатаа ингээд ажил хөдөлмөрөөр эрхэлж байгаа тэр улсуудын хөдөлмөрийг үнгүүдүүлж. Одоо хаврын тариалт баг дуусчих чинь тариалт хийж байгаа. Тэгээ одоо яг нөхцөл байдлыг яах вэ? Тариалт эд өрнж байна. Бид бол байнга л одоо тариалнчтай идэвхжүүлж улсын их хурл эх орон шийдвэр гаргана гэж тайлбарлаж байсан. Харамсалтай эсрэгээр гарлаа. Намрын чуулганд өргөн барилаа. Намар чуулганд өргөн барилаа. Хилцэнгүү. Хаврын чуулганд ихэнд хүслээ хилцэнгүү. Тариалт эхэллээ хилцэнгүү. Тариалт дундаа орж байна. Эсрэг дун гаргаж. Энийг би юу гэж ойлгох вэ? Өөрөө их хурлын энэ төр дээрээс би нэг дэмжихгүй гэж хэлж хагаад цанд хураалагч байна. А? Тэгэлгүй яах вэ? Шууд л өдөөтэйгээр хийж байна шүү дээ. Заавал импортоор хөл авсан Монголыг яг хний ямар гэсэн? Амбарслангаас асуу. Яагаад Монгол улс Монголын хөр шороонд ургасан энэ үр тариагаараа хүнсээ хангаад энэ чи стратегийн хүнс байхгүй юу? Стратегийн хүнс буюу хадгалж болдог. 5 жил хадгалаад тэрэмтгэд гурил гардаг ийм бүтээгдэхүүн. Дэлхийд өөр ховор байхгүй юу? Дэмбурган улс орон болон Улаанбаатараа аюулгүй нөөц болгодог. Манай хүнсний гол хэрэглээ. Бид нар мах гурилтай байх хэрэгтэй байна шүү дээ. Яхаараа заавал гурилаа гаднаас гуух гээд байгаа юм бэ? Ягаад гадны зах зээлд найр тавьж өгөөд байгаа юм бэ? Гурилын үн гуурах байгаа учраас одоо дотоодын гурил үйлдвэрлэгч компаниудын монопол энэ байдлыг одоо халахад энэ хуулийн одоо гол зорилго маань тэгэхээр зорилготой хүрээгүй байгаа учраас хөгжлүүлэх зүйтэй гэсэн байр суурийг хуулийн өнгөрсөн өдрүүдэд хэлжсэн шүү дээ. Тэгэхээр Энэ би эсэргүүцэж байгаа. Гурилын салбарт монопол байхгүй. Тариаланчид хувилддаггүй. Энд чинь олон мянган тариаланч олон үйлдвэрүүд энд зах зээл дээр өрсөлдөж байна. Хамгийн гол нь бид эх орныхоо газар шороонд ургасан үр тариа Улаанбаатар гурилаа дотроо хангаж ямар хүч хөдөлмөр зарцуул цаг хугацаа зарчааж бий болгож босгож авал дөнгөж босгож ирээд ийм зохилтонд орох нь харамсалтай байна. Гэхдээ ганц найдлага байгаа. Бид Монгол улс төрийн тэргүүнтэй. Үндэсний айлгуулын зөвлөлийн тэргүүн Монгол улсын ерөнхийлөгч энэ асуудалд хориг тавина гэд итгэлтэй байна. Улсын хурлын дарагт ямар нэгэн ирэх биш байна уу? Аливаа хурлын төслөөр одоо үзүүжээрээ хандаад байна уу? Зарим хуулийн төслүүдийг болохоор өрсөлдөхгүй байна гэж хойшлуулдаг. Зарим хуулийн төслүүдийг болохоор эрс баг байсан ч гэсэн одоо батч унгаадаг ч юм уу, унгаадаг асуудал гарч ийн үү? Ер нь өнөөдөр тийм процесс үүсчихүү гэдэг асуудал гарч ирж байна л да. Энэ дээр тодорхой ирэх биш байна гэж хардж байна уу тань? Хардна. Би хэллээ шүү дээ. Намрын чуулганаас хойш хангалттай хүлээлээ. Дэвчлээ, учрлаа, тайлбарлаа, тооцоо судалгааг нь гаргаж өглөө. Өөр яах шүү дээ. Ер нь энэ үйлдэл улсын хурлын даргын одоо ёс зүйд нийцэх юм одоо ингээ эрс баг үед хуулийн төслийг одоо унгаамаар байгаа хуулийн төслөө бат одоо хилцүүлдэг ч гэдэг юм уу тийм зүйл явуу. Энэ бол үндэсний эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын эсрэг үйлдэл. Улс орны эрх ашигаас урвж байгаа үйл гэж би үзнэ. Би энэ салбарт энэ чиглэлээр олон жил ажиллаж мэргэжсэн хүний хувьд үнэхээр хоол хүнсний аюулгүй байдал дэлхийн бүх улс орн анхаарч хүнсээ нөөцөлж энэ салбарт анхаарч бүх талын татаас дэмжлэг үзүүлж болцсогүй эрсдэл бэлдэж байгаа энэ цаг үед Монгол улс яхаараа хамгийн суур хүнсээ гадны зах зээлд найр тавин өгөх энэ салбарын үйлдвэрлэлийг унгаах бодлогыг улсын их хурл батлах юм бэ. Цөөхөн гишүүд 10 гаруй их хурлын гишүүнийг унгааж байна. Дийлэн колон 90 гаруй хувь дэмжиж байна. Гишүүд харамсаж байна шүү дээ. тэгээд яа дийлэнх дэмжсэн бол ингээ унаж байгаа юм бол Эрц баг байна. 60 нийт их хурлын 64 хувиар гарах шүү дээ. Өнөөдөр би 3 хүнээр дутлаа. сая ерөнхийлөгчийн хоргийн талаар дурдлаа шүү дээ. Би ерөнхийдөө Монгол улсын ерөнхийлөгч танилцуулна нөхцөл байдал юм байна. Энэ хэрэгжиж байгаа Монгол улсын энэ бодлогыг энэ аюулгүй байдлын бодлого, хүнсний хангамжийн бодлого, энэ хэрэгжүүлж байгаа хүнсний хувьсгал, энэ атрын 4-р аяыг хэрэгжүүлэх нь Монгол улсын эрх ашиг, тэргүүлэгч бодлого байгаа юм. Энийг унгааж болохгүй юм байна. Аюулгүй чанар муу байна гэдэг одоо асуулт. Худал үг. Болгоны үеэр яриад. Худал үг. Тэгэхээр та ер нь одоо энэ Би эсэргүүцэж байгаа надад гэж. Ягаад гэвэл би өөрийн биеэр очсон, үдсэн, мэддэг хүний хувьд хэлж байгаа. Монголын гурилын үйлдвэрүүд Швейцар, Туркийн хамгийн сүүлийн шилдэг төхөөрөмжөөр ээж бүрэн шинжил хийж чадсан. Монголын гурил дэлхийн хаанч үнэлэгддэг гурил. Энэ бол энэ салбарыг гутаах, үгүйсэх үүднээс санаатайгаар Өнгөрсөн жил тариалсан үнжмэл Улаанбаатар агуулгад байгаа юм шиг. Байгаа. Хоёрдугаар одоо энэ тэр Улаанбаатарыг чихэн авах вэ? мэдэхгүй байна. Яг үндэ мэдэхгүй байна. 100 гаруй мянган нодлонгийн үлдэгдэл 100 гаруй мянган тонн байна.
үйлдвэрүүд агуулгах дүүрэн бэлэн гурилтай болцоод байж байна. Тэгэхэд хэл хязгаараар бүх бомтоор доторгуугаар чөлөөд орж ирж байна. Энийг юу гэж үзэх юм бэ? Бидний чадаж байгаа, хийж байгаа, бүтээж байгаа цөөхөн зүйл шүү дээ. Бид Улаанбуудаагаа тариад гурилаа хийж чадаж байна. Ямаагаа өсгөөд ноолгороо самнаад эцсийн бүтээгдэхүүн хийж чадаж байна. Шохоогоо тэрэмдээд цэвэмтэй хийж чадаж байна. Ингээд тоолвол нэг гарын 13-нд багтах хэмжээний үндэсний одоо бүрэн дотоодыг боловсруулж чадж байгаа үйлдвэрлэлүүдээ ээлж дараалан унгааж байгаа, зогсож байгааг бодлого би ойлгохгүй. Өнгөрсөн хугацаанд одоо бодлогын үйлдвэрлэлд чинь нэг өдөр өгсөн хөрвүүлж байгаа үнэ үндэслэлгүйгээр нэмсэн юм одоо Тийм байхгүй. Би хэлж шít, тийм байхгүй. Тийм байхгүй. Наачигийн салбарыг унгаах гэсэн санаатай явуулга, сурталчилгаа. Өстрийн нөхцөл байдал өнөөдөр ийм шийдвэрлэв. Мэдхгүй тэр нь бүү мэд. Миний хувьд бол эх орн, ард түмэн, хүнс аюулгүй байдал онцгой чухал байна. Энэ л цаг үеийн асуудал. Хурлын дарга ерөнхийлөгчийн санаагчлсан энэ үндэсний хувьсгал гэдэг хөтөлбөрийг эсвэл их хурл эсэргүүцэж ийн гэж харж болохгүй. Том утгаараа. Их хурл олонхоороо дэмжиж байна. Цөөн хэдэн улсууд санаатай энэ асуудалд эсрэг ийм байдлыг үүсгэж байна.